За өнгөрсөн 7 хоногт бид нар ямар сэдвээр ярьлаа? Баяр баясгалангийн тухай утсан. Тэгээ нэг юм дөрвөн одоо бидний баяр баясгаланг сарниулдаг тэр дөрвөн зүйл байгаа гэсэн байгаа. Тэгээ нэгтгэх нь юу байлаа? Нөхцөл байдал. Нөхцөл байдлаас болоод бид нар баяр хөөргө болчдөг тий. Одоо тэр чин тэрийг засах эмчлэх арга бол ерөөсө бурханд итгэх байгаа шүү дээ. Бурханд найдах. Хоёр дахь нь юу вэ? Хүмүүстэй харилцаанаас болоод бид нар баяр хөөргө болчдөг. За гурав дахь нь юу вэ? Эд юмстэй материалын зүйлс бидний бас баяр баясгалан булаадаг гэн. Тэгээ дөрөвт нь юу байлаа? Санаа зовнол байсан баг. За тэгээд санаа зовнол бол нөгөө гуравтайгаа бас хамаатай. Тэ? Бид нар нөхцөл байдлаас болоод санаа зовж эхэлдэг тийм ээ. Хүмүүстэй харилцаан дээрээс болоод бид нар өөрсдөө өөрийгөө нөгөө хинбэ гэдгийг жоохон ойлгохгүй болоод эхлэхэд бид нар санаа зовдөг. Гуравт нь бид нар юу лээ нөгөө эд материалын тэр одоо материалдаа жоохон төссөн байдалтай байсан амьдрал маань донголцох үед болох бид нар санаа зовж эхэлдэг. Санаа зовнол гэдэг бол итгэл биш ээ гэж хэлсэн байгаа. Итгэл гэдэг бол тийм ээ чинь бурханд итгэж гин гэдэг чинь юу гэсэн утгатай үгүй гэхээр нөгөө харагдахгүй байгаа хэдэж түүний бодит байдал найдаж байгааг хэлж байгаамаа гэж хэлсэн. Тэгэхээр бидний бурхан эзэн бид хэдийгээр нүдэрээ хараагүй гараараа бараагүй ч бид нар мэдэрдэг тийм ээ. Тэгээд бүр Библиэлд салхиар зүйрлсэн байгаа. Та нар салхийг хаанаас хаашаа явж байгааг мэдэхгүй. Гэхдээ салхи байдаг гэдгийг мэддэг гэж байгаа байхгүй тийм. Тэгээд түүний салхины одоо ингэж модын навцыг хөдлөж байгаа бидэнд бас ингээд мэдрэгдэж байгаа байдлаар нь салхи байдаг гэдгийг мэддэг шиг бид нар бурхныг бид нар мэдэж болно. Бурхны ариун сүнсний байгааг бид нар мэдрэх боломжтой. Тийм ээ. Түүнийг бодит байдлаар биднийг найдаасаа гэж хүсэж байгаа байхгүй. Харагдахгүй байгаа хэдиж түүний хийдэг зүйл, бидний амьдралд хийсэн зүйл, хийж чадах зүйлд найдах тухай ярьж байна гэсэн үг байна. Аамен. За тэгээд өнөөдөр би та бүхэнд мацаглан залбирах тухай ярих гэж байгаа. Тэгээд маргаашнаас эхлээд 20 хоногийн туршийн мацаглан залбирах тийм 20 хоногийн аян эхлүүлж байгаа. Тэгээд би пастор Мангэрл дээр Мангэрлийг хэрэг та хүн дагааг бол бас дагаараа заяа надруу хүсэлтэд явуулаа. Тэгээ манай пастор Мангэрл рүү гэрэлгээ юугаар кириллээр өвчсөн байгаа. Энэ зөвхөн манай одоо сүмд яг одоо хамрагж байгаа хүмүүс байдаг байхгүй юу. Тэгээ тийм болохоор айгүй олон хүмүүс янз бүрийн хүмүүс нөгөө юу явуулдаг би хүсэлтийг авдаг байгаад бол сүмийнхний жоохон дотоод юм тэнд ярьж яадаг болохоор бас та хүмүүс хэрэг надтай найз бодлоог бол Facebook дээр найз болоорой гэж хүсэж байна. За манай Батөрч маань яг энэ хэсгийг битээ хасаарай заяа. Заавалчгүй би мессеж хүргэх гэсэн. Би өнгөрсөн 7 хоногт нэг хүнтэй ярьжсэн чинь манай сүмээр зарим хүмүүс орж гарахдаа нөгөө яагаад явдаггүй буцаад эргэж ирэхэ болцсон бай гэдэг шалтгаан зөндөө байгаа байхгүй. Тэгсэн тэрний нэг нь би юм байна л да маш том асуудал гинэ. Яасан гэсэн чинь дуулахтаа зүгээр яг номлоо яриад эхлэхээр миний хоолонд дурггүй гинэ. Тэгээ амар ингээ нөгөө бүр uncomfortable болдог. Тэгээд би очидгоо гэсэн байгаа. Тэгээд би уучлаарай миний хоолооны өнгөнд. Гинт ингээ нарийнх яриад эхэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ би энийг контролд гаргах байхгүй. Би зориуд ингээ за одоо өнөөдөр мацаглан залбирах уу хичээлээр ярьцсан. Ингэж ярихтай биш үү тийм ээ. Миний юм чинь. Гэтэ яг бас яг тиймэрхүү юм байна. Тэгээ би яг нөгөө хүнийг тайвшруулаад та тэр битээ санаа зовоо байх газараа очих ёстой газараа л очисон багтаар нь цуглаанд явж байвал те. Манай л энэ цуглаанд явахсгүй юм байсан билгүй те. Би одоо ямар тэр хэрүүлийг хэлдэг ш тийм ээ. За тэгвэл мацаг барих гэж юу яриад байна. За англиар fasting гэсэн үг хэрэгэлдэг. Би анх англи хэл жоохон сурж байхдаа яагаад ингэ хурдлах гэж үг хэрэгэлдэм бол амар гайхаж байсан гэсэн чи тийм утгатай үг биш юм байлээ шүү дээ тийм ээ. За тэгээд ер нь мацаглах гэдэг нь ямар нэгэн зүйлээс юмсаас татгалзаад ямар нэгэн зүйлд зорилгоо тавьж байгааг мацаглах гэж ярьж байна. За тэгэхээр Христэд итгэгчдийн хувьд мацаглах гэдэг чинь яг юу вэ гэдэг талаар би та бүхэнд бас яг Библийн талаас ярьж өгье гэж хүсэж байна. За тэгээд би бас өнгөрсөн 7 хоногт нэг юм муслим бас хиндүү шашинтай юм хүмүүстэй би ингээд яриа суужсан. Тэгээ нөгөө нэг исламын шашинтай хүмүүсийн нөгөө нэг Рамадан гэж сар нь одоо баг дуусж байгаа бах тэ өчигдрөөр байна уу дууссан байх хэвээр. Тэгээд эдгээр чинь нөгөө мацаг бараад тэ өглөө нар мантахаас оройн 7 хүртэл юу ч идэхгүй уухгүй байж хагаад
Тэгээд 7-оос хойш юм идэж болт юм байлээ шүү дээ. Тэгээ өглөөний цай магаа бол өглөөний 4 цагаас өмнө идчихдэг ч гэлөө нэг тийм яриад байсан. Тэгээд ямар ч байсан ингэж яад юм байна. Тэгээд тэдний энэ сар бол үнэхээр хамгийн чухал сар нь байгаа. Тэгээ гол одоо фокус анхаарлаа одоо тэд нар чинь өөрсдөө шашин шүтлэгтээ анхаарлаа хандуулж штэ. Тэгэхээр алив нэг шашинд мацгийг ямар нэгэн зорилготойгоор хэрэгэлдэг. За тэгээд байжсэн чинь нэг одоо манай ажил дээр ингээд нэг шинэ компьютер ирээд за тэрийг манай дарга маань ингээд за энэний хамаг одоо параметрын суулгаад ингээд ашиглахад бэлэн болго гэсэн ба. За нөгөө компьютер асахтаа ингээд йога гэдээ асаж байгаа байхгүй. Тэгсэн би нөгөө миний хажууд нэг хоёр оюутан байсан. Тэгээд нэг нь муслим шишинтэй те ислам шишин нөгөөдг нь хинду байгаа байхгүй. Сик гэдэг л нөгөө нэг шашных нэр. Тэгээ бид нар инээлтчихээс аахгүй. Тэгээд сүүлийн үед шүү дээ те. Christian yoga гэдэг юм бүр хаасаг болсон. Тэгэхээр одоо итгэгч хүмүүс бидний хувьд йога зөв үү, буруу юу гэж ерөөсөө битгий асуу заяа. Яг доктор энэ угаасаа буруу. Тийм болохоор би ер нь христчүүх йогаар хичээж болох уугүй л буруу гэж би шууд хэллээ. Миний хариулт бол шолгоон шиг заяа. Яагаад гэдэг би хэлж байгаа. Яг л энэ шашин баггүй. Та энтгэх хүмүүсээс асуугаарай. Энэ шашин үгүй л шашин л гэж хэлнэ. Тэгээд бүр тэр энтгэх дотроо за яг энэ юуны йога төрлийнх нь нэг юм урсгал байгаа даа ш нь шашны урсгал бяцлаглын юм юуны гэх юм. Тэр сик гэд байгаа тэр одоо шашны хүмүүс бол хизээж энэ йога хийхгүй гэж байгаа байхгүй. Тэгээ би бодохдоо энтгэх хүн болгон энийг хийдэг байх гэж бодохгүй юу. Тэгээ энийг зөвл гэж боддог байх гэж бодсон чинь тэр сик гэдэг хүн нэг толгоогоо нэг юугаар орждог, алчуураар орждог тийм хүмүүс байдаг гэсэн энтгэх хүмүүс дотор те. Тэд нар хязгаарч йогог зөвшөөрөхгүй гэж байгаа хгүй. Яг гэвэл энэ чинь шашин бид нар өөрсдийнхөө одоо итгэж бишрэж байгаа бурхнаа сольж байгаатай адилхан болно гэж ингэж байна. Тэгээд бодож утсан. За еврейн шашин чи юу вэ? Judaism гэж байгаа те. За одоо ингээ юудын шашинтангууд бас йога хийж болох уу? Хийвэл чулуугаар шийдвэрлэж шүү дээ. Тэгээ исламын шашинтангууд йога хийх үү? Чулуугаар шийдвэрлэж шүү. Тэгэхээр зэрэг Христэд итгэгчнэр тийм одоо бүр ингээ 100% иргэшилөөдөө болоод тэгээ бид нар юу ч хамаагүй хийж болдгоо гэсэн үгүй ээ. Йога гэдэг чинь ерөөсөө тэр биеийн хэлбэр, хилэмжээр тэгээ бяцлагаа сууж байхдаа хизэж бидний бурхны тухай бодохгүй байхгүй юу? Тэд нар өөрөө өөрсдийнхөө нэг хөгжил дэвшлийн тухай бодно. Тийм ээ? Тэгээд тэднийг энэ одоо тэр хүсэж байгаа тэр өндөрлөг рүү нь аваачих тэр нэгэн хүчинд өөрсдийгөө өгөхөөр ингэж сууж байгаа хэрэг байхгүй юу? Тэгээд бяцлага сууж. За тэгээд тэдний ингээд биеэрээ авж байгаа янз бүрийн энэ хэлбэр галбарууд чинь бүгдээрээ энэ энтгэгт байгаа тэр 6 сая гаруй тэр мөргөлийн одоо шүтэнүүдийн хэлбэр байхгүй юусэн. Body worship буюу биеэрээ мөргөл өргөж ийн гэсэн үг байхгүй тэд нь. Одоо ойлгож гэнэ гэдэг алдартай үг яг асуух гэж штэ. Би ойлгомжтой ярьж чадж байна. Тэгэхээр одоо нэг могоо шиг хэлбэртэй болоод ингээд зогсчих гэж бодлоо та ингээд ороолтол яагаад ч юм уушграад ингээд зогсдог ч юм уу хэвдэг ч юм уу. Тэгээ энэ үед тэгээ гол юу юм байхгүй. Яг энэ үед яг тийм нөгөө нэг шүтэнийхэн сүнс орж ирнэ. Тэгэхээр Христэд итгэгчнэр тийм юм ерөөсөй байж болохгүй байхгүй. Яагаад би одоо номдлоо ингээд яагаад би энэ жоохон ширүүхүй эхлүүлээд байна. Библиэлд мацаглан залбирахтаа анхаарах ёстой маш чухал алтан дүрмүүд байна. Энийг өнөөдөр бид нар сурч авнаа заяа. Би богинохон ярина, хурдан ярина. Тэгэхээр та бүхэн мартаж болохгүй шүү заяа. За мацаглан залбирх уу. За би эхлээд нэг түүх ярьж өгье. Энэ хүний нэр болохоор нэг хүний түүх Maximilian Kolbe гэдэг энэ Польш хүн байгаа. За тэгээ одоо 2 дугаар дайны үед одоо Польшууд эхэлж өртсөн шүү дээ, тийм ээ. За ингээ Польшууд одоо Германы одоо нацистуудын гарт орсон. Тэгээ энэ үед ч гэсэн Польшийн нэг католик сүмийн одоо прист буюу тахилч номлогч хүн ингээ баригдаад явсан байна. За энэ хүний нэр бол Maximilian Kolbe гэж хүн байсан. За 1941 оны 8 сарын 14-ний өдөр Auschwitz гэж нэг тийм юу байгаа. Auschwitz гэж чанга дэглэмтэй нэг хорих байгаа. Тэгээ тэр хорход аюул олон юм одоо еврей, тийм Польш юм хүмүүсийг ингээд одоо хорж исэн. Тэгсэн чинь нэг офицер яагаад ч маш их ууралсандаа нэг 10 хүнийг ийм өлсгөж алдаг тийм бункер руу авчиж хийхийг тушаасан байгаа байхгүй.
Тэгсэн чинь нэг хүн нь уйлаад намайг миний амийг өршөө гэдэг уйлаад байсан. Тэгсэн энэ Максимилиан уучлаарай ноёнтон би нэг үг хэлье л гэсэн. За гэдгсэн. Нэг ч урагшаа гарч ирээд би энэ хүний оронд өөрийгөө өгье. Та түүнийг өршөөгөөч гэсэн баг. Яагаад гэдэг нөгөө нь гайхсан ба. Яагаад? Эдгээр чи өгөх гэж байгаа чи яагаад амьдаа хайргүй хүн өгсөн. Би католик итгэлтэй хүн багамаа. Нэгсэндээ би одоо бурханд итгэдэг гэж хэлж байна шүү дээ, тийм ээ. За би одоо Христэд итгэдэг хүн байна. За тэгээд би миний энд байгаа нь энэний төлөө чи юм билүү гэж би бодож байна. Та түүнийг өршөөч би өөрийгөө өгье. Тэр гэрлээд удаагүй дөрвөн ялах хүүхэдтэй түүний амийг өршөөч гэсэн баг. За ингээд нөгөө 10 хүнийхэн тоонд ороод Максимилианыг 14 хоногийн туршид ингээд тэр өсгөж алахаар нэг бункерт хийсэн баг. Хориглууд нэг нэгээрээ ингээд үхэж ирсэн. Гисэн хідээч өглөө болгон босоод өдөр болгон тэгээд нөгөө тэнд өөртөө хамт байсан хүмүүсийг залбирыг гэдэг байсан хүн бол энэ Максимилиан байсан байгаа байхгүй юу. Тэгээд эдгээр одоо мацаг барьж байгаа юу? Гэхдээ өөртөө ингээ хүсээ төлөвлөөд мацаг бариагүй. Тэгээд хүчээр гэхдээ одоо энэ мацаг барилт нь өөртөө алах гэж байгаа байхгүй юу? Гэсэг хэдийч яг энэ үед энэ хүнээс юм бурханлаг чанар харагдаж байгаа байхгүй юу? Бурханлаг зан чанар харагдаж байгаа байхгүй юу? Тэгэхээр одоо бүгдээрээ ингээд нэг өөрсдөө оронд нь тавиад үз. Нэг үлсгэж алах бункер дотор бүгдээрээ өөрсдөө оруулчаад нэг нэгээрээ өхөж эхэлж байгаа. Тэгээд биднээс янз янзын ааш гарах бах тийм ээ. Айгүй бол нөгөө нэг айхтар номлоод байсан ман гэрэлтэй энэ нөхрийг өчгөр нь хойлоо ичхүү гэнэ ингээд тэгжээч магадгүй үлссэн доо. Хүн гэдэг чинь бүр ингээд тисэхгүй тийм өөрийнхөндөө бүр ингээд төвчшгүй зүйлээр соригдох үедээ өөрийнхөө чанар гардаг. Гэтэл энэ хүн дотор бурхан байсан гэдэг бид нар харж байна. Тийм ээ? Энэ хүн дотор бурханы чанар байгаа байхгүй юу? Ийм хэцүү үедээ бусдыгаа ингээ урайлахтайгаа бурхандаа залбирая, итгэл найдвар битээ тасраараа. Тэгээ ингээд нэг урайлж чадчихна гэдэг чинь энэ хүн эцсийн мөчөө хүртлэх христчин хүн байсан гэсэн утгатай. 14 хоногийн дараа энэ хүн ганцаараа амьд үлдсэн. Харин тэгээ түүнийг Аушвицийн нэг тэндээс зугтаж явахдаа хүмүүс ингээд хортой хүчлээр ингэж алсан байгаа байхгүй. Тэгээ тэн дотор энэ хүн асуурсан байна. Сонирхолтой юу? Тийм ээ. Бусдын төлөө санаа тавьсан нь амьд үлдчихэж байгаа шүү дээ. Тэ түүнийг бурхан тэр хүнийг тийм ээ одоо нэг хүний амийг өршөөлөхийн тулд тэр хүн нь амьд үлдсэн байхгүй бүр нөгөө хүн нь. Гэтэл тэр хүн нөгөө хоригдоод одоо үхэх гэж байгаа хэдийч бусад хүмүүсийн төлөө санаа тавьжсэн. Бурхан энд бүр нэг хүмүүст мартагдчихгүй юм нэгэн түүхийг үлдээхийн тулд тэр хүнийг хэрэгэлсэн байна гэсэн үг байхгүй. Тэгээ одоо католикчуудын хувьд жил үрийн 8 сарын 14-ний өдрийг энэ одоо Saint Maximilian Kolbe гэж тэмдэглэдэг баг. Тэрний одоо өдөр гээд бас нэг юм хоол feast гэхэр ч одоо юу гоо нэг тэмдэглэдэг тийм одоо байгаад байгаа. За тэгэхээр би энэ түүхээр эхэлсэн шалтгаан нь мацаг барилт бол угаасаа ямар нэг юм өлсгтэй холбоотой байгаа даа. Гэхдээ энэ нь илүү бурханлаг зан чанартай холбоотой байж хамгийн төгс утгатай болно гэсэн үг. Өнгөрсөн бараг 3 сарын туршид тийм ээ одоо би ариун сүнсний 9 үр жимсийн тухай би ярьсан. Библиэд хэлэхдээ 9 гэхэр чинь ягаад үр жимснүүд гэж хэлээгүй юм бэ? Тэ энийг fruit of Holy Ghost гэж хэлсэн ба. Ариун сүнсний 9 гэснээр үр жимс гэд нэг тоон дээр хэлсэн ба. Бүгд цул бүх хүнд яг энэ одоо бурхны ариун сүнсний бидний амьдрал хийхээр хүссэн тэр зүйлдээ одоо ургуулахыг хүссэн тэр жимс байгаасаа гэж тэр хүсдэг. Энэ нэг зүйл байгаа. Энэ нь хайр гэдэг тийм уудан дотор байдаг зүйл байгаа. Хайр гэдэг үнэр шингэсэн, амт шингэсэн тийм уутнаас гарч явах ёстой үр жимс байхгүй юу? Тийм ээ? Тэгэхээр яг энэ чигээрээ бас мацаг барилтын дотор ч гэсэн бурхны хайр шингэсэн байх ёстой гэдгийг л хэлхийг хүсэж байна гэсэн үг. За Исая 58 дугаар бүлгийн 6-аас 12-ыг бүгдээрээ хамтдаа харцгаая. За Исая 58-ийн 6-аас 12. За Исая гэдэг чинь юм блэ? Иш үзүүлэгч тийм ээ. Тэгээ манай Батөржийн нагацахаа. За
За тэгэхээр Исая гэдэг чинь тэ одоо манай эртний өмнөх одоо 600-аад оны үед амьдарч ирсэн юм иш үзүүлэгч байгаа. За энэ хүн бол үнэхээр бурханд өөрийнхөө амьдралыг зориулсан хүн байгаа. За энэ хүнийг бурхан хэрэгжилжээ. За иш үзүүлэг нь ингээ үлдсэн байна. Христийг ирэхээс өмнө. За тэгээд тэр юу гэж хэлсэн бэ гэхээр нүгэл хилэнцийн хүлгийг мултлан буулганы оосрыг тайлан дарлагсдыг чөлөөлж аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг сонгосон босуу гэж. Хин одоо энэ бурхан хэлж штэ тийм ээ. Бурхан Израильчуудад та нар мацаг бариараа гэж хэлсэн ба. За тэд нар ингээд 7 хоног хэдэн удаа заримдаа бүр хичнээн олон хоногор чавгүй мацаг барьдаг байгаа байхгүй. Тэгвэл энэ мацаг барилтыг бурхан хийгээрэй гэж тэдэнд хэлсэн учраас тэд нар хийхдээ жоохон ондогоор хийгээдээс учраас сануулах та нүгэл хилэнцгийн хүлгийг мулталж буулганы оосрыг тайлан дарлагсдыг чөлөөлж аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг за одоо энэ бурхны нэрийг оруулаад би сонгосон биш үү гэж. Үлсгэлэн нэгэнтэй талхаа хуваан орон гэргүй ядуусыг гертээ оруулан нүцгэн нэгнийг хараад хувцлаж өөрийн цусан төрлөөс нуугдахгүй байх босоо. Тэгвэл чиний гэрэл үүрийн гэгээ шиг цасарч чиний идэгрэл өтөр түргэн болж чиний үнэн зөв өмнө чинь явж эзний цог жавхлан чиний арын хамгаалт болно гэсэн баг. Итгэж байгаа хүн байна уу? Энэ зөвхөн Израильчуудад хэлсэн үг биш ээ. Тэгэхэд чамааг дуутахад эзэн хариулж чамааг хашгирахад би энд байна гэж айлднаа. Хэрв та нар дундаасаа буулгыг зайлуулж хуруугаараа чичлэн зэрлэг балмад яриагаа болвол хэрвээ чи өлсөгчдөд өөрийгөө өгч зовгсдын сэтгэлийг цатгавал чиний гэрэл нь харанхууд мандаж чиний бүрхэг бүүдгэр нь үд дунд мэд байх болно. Эзэн чамааг ямагт удирдан хатсан газар чиний хүслийг хангаж чиний ясанд тэнхээ өгнө. Чи усалсан цэцэрлэг мэд чиргэшгүй ундрахтаа булаг мэт байх болно. Танай хүмүүс эрт балгасыг эвдэрсэн балгаснуудыг эрт цагт эвдэрсэн балгаснуудыг дахин сэргэн олон үеийн сууруудыг босгоно. Тэгээ чамааг цөмөрхийг сэргэн босгогч оршин суух гудамжийг засагч гэж нэрлэнэ гэж хэлсэн байгаа. Амен. За тэгвэл энд гарч байгаа мацаг барилтын талаар одоо Исая гаргаж ирж ярьсан тэр түүхэн шалтгаан юу байсан бэ? За энэ үед бол одоо Вавилоны цөллөг, мөллөг гал хүмүүс явах гэжсэн тэр үе тийм ээ. Хүмүүс ингээд яг бурхан ер нь итгэж найдах нь үнэхээр юм хол алс болчихсон. Тэгээд ерөөсө бурханы тухай ингээд ярих юм бол Исая иш үзүүлэгчийг бүр хөрөөдөж алсан байгаа шүү дээ. Бурханы үгийг ярьлаа гэт тийм. Бурханлаг байлаа гэт. Тэгээд энэ Исая бас Исая дээр ч бас тэгж байгаа шүү дээ. Исая 53 байна тий. 48-аас ахуулаад ингээд унших юм бол тэн дээр Христ ирэх тухай зөвгөнлүүд явчих тийм ээ. Иш үзүүлгүүд явчих. Христ ирэхдээ яах тухай, юу хийх тухай ингээд бас хэлсэн ба. Христийг ирэхээс 630 жилийн өмнө энийг хэлжсэн байгаа байхгүй. Тэгсэн тухайн үеийн одоо хүмүүс шашинлаг байж гэн гэдэг түүнийгээ зүгээр нэг зугаа шиг болгосон. Өөрийнхөө зорилго одоо бизнесийг амжилттай болгохын тулд мацаг барьдаг болсон. Тийм ээ? Хин нэгэн одоо үндэснийг устж үгүй болохын тулд мацаг барьдаг болсон. Тийм ээ? Хин нэгэн үзэг ядж байгаа хүнээ устж үгүй болоосоо гэж мацаг барьдаг болсон. Бурхан тэрэнд чинь хариулна гэж юу гэдэг тийм санаа хэлж байгаа гэсэн. Бас бардам сэтгэлтэйгээр мацаг барьдаг болсон. Тэгээд үүгээр бахархдаг байсан энэ маш удаан жил үргэлжилсэн байгаа шүү дээ. Тэгээд Есүс хүртэл ирчгээд цөм дотор фарисеучуудыг шүүмжилж байгаа шүү дээ. Нэг фарисеу бүлгийн шашны тэргүүн нэг бүлгийн хүн одоо шашны хүн нэг татвар хураагч хоёр сүмд залбирахаар оржээ гэж. Есүс өөрөө бурхан учраас тэр хизээч болоогүй явдлыг зохиож ярихгүй. Тэр үргэлж босон явдлыг ярьдаг байхгүй. Тэгээд тэдэнд ийм шүүмж тийм сургаал зүрэл хийхдээ юу гэж хэлсэн гэхээр энэ фарисеу бүлгийн одоо шашны хүн татвар хураагч хоёр сүмд орчихно. За тэгээд хоёулаа залбирсан чинь фарисеу бүлгийн хүн юу гэдэг лээ? Эзэн минь ээ, танд алархъя. Би үргэлж танд 11 өргөж байгаа. 7 хоногт 2-3 удаа мацаг барьцдаг шүү. Тэгээ хуулийг агчтал ингээд одоо сахиж байгаа шүү. Тэгээд Библи хэлэхдээ Есүс хэлэхдээ тэр өөртөө залбирсан юм гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр би өөрийнхөө тухай юу гэж бодож байгаа маань бас яг тийм зөв байдаггүй гэдэг Библи бас хэлээд байдаг шүү.
Тэгсэн нөгөө хүн нь яг тэр эзэнд хандаг нүрээ нүдэж дээш ингэж өргөж чаддаг. Бид нар сая дуулаад харцаа тань руу өргөгээд. Тэгээ одоо яг үүндээ бол тэр агуу тэр ариун хааны өмнө бид нар юунд түүнийг харцаараа харах тийм ээ. Би хуучин гэрэн дээрээс харах юм бол үхдэг байлаа шүү дээ тий. Үхэж хийж унж байгаа. Бурхан л хүрхгүй бол босч ирч чадахгүй. Яг л бид нар нүгэлтэй бид нар сул дорой махан бай учраас аахгүй. Тэгээ нөгөө хүн чинь дээшээч харж чадахгүй ингээд өөрийгөө чэжээд ирсэн байж өөрийгөө зөвхөн байж тэгээ би бол нүгэлт хүн намааг өршөөгөөч гэж залбирсан маа гэж хэлсэн. Тэгээ нэг нь гим нүглээ уучлуулж нөгөөх нь уучлуулж чадалгүй тэр сүмээс гарлаа гэж хэлсэн маа. Бид нар заримдаа ингээд бурхны оршихуйг хүссэн залбирал маш их хийдэг тийм ээ. Эзэн минь та оршихуйгаараа ирээч. Та өөрхөө сүнсээр намайг дүүргээд гэж. Яг үнэндээ би бас хэдэд удаа хэлсэн бах тийм ээ өнгөрсөн удаа. Яг үнэндээ бурхны оршихуй гэдэг чинь ариунаас ариун зүйлийн тухай ярьж байгаа шүү дээ. Тэн дотор нүгэлтэй хүн төвчиж чадах юм уу? Тэсч чадах юм уу? Та бид өөрсдөө үүнийг хүлээж авч чадах уу? Үнэндээ бол чадахгүй байхгүй юу? Боломжгүй шүү дээ. Тэгэхээр зөвхөн нэгүслэр ирсэн тэр бурхны ариун сүнсэл бидэнд үүнд тусалдаг гэж хэлж байгаа шүү дээ. Тэр ариун сүнстэй хүнтэй хамт ариун сүнс хин нэгэнтэй хамт байна гэдэг чинь л ерөөсө тэр нь бурхан хамт байна гэсэн үг байна. Харин итгэлгүй нэгэн дээр ариун сүнс байсаар байх уу? Юу гэж бодож байна? Итгэлгүй хүн дээр. Ариун сүнс ирнэ гэдэг чинь тэр хүнд бурханд итгэл бий боллоо гэсэн үг ерөөсө. Хамгийн ихний алхам ба. Янз бүрийн илэрцүүд байдаг тийм ээ. Харь хилээр ярих тэр хүн ямар нэг байдлаар залбирч байгаад ингээл унах барих кадр тасрах юмнууд бас байна зэ. Гэтэ хамгийн том идэрлэл нь огт итгэдэггүй мэддэггүй байсан тэр нэгэн болох Христэд яаж явж байгаа итгэцэн бөмбөд. Энэ бурхны бидний энэ дотор хийж өгсөн зүйл байхгүй юу? Тэгэхээр энэ бурханд итгэх гэдэг чинь бид нар өөрсдөө сонгоод итгэсэн юм ерөөсөө байхгүй. Ариун сүнс л үүнийг бидний дотор хийж өгсөн байна. Тийм учраас Есүс бодож байгаад төлөвлөж байгаад тэр үгж хэлдэг. Би өөрийн сүнсээ илгээнэ. Тэр та нарт туслана гэж ингэж хэлж байгаа. Есүс эзэн ийм л агуулны нүгэл уучлагдахын төлөө өгж байгаа шүү дээ. Загалмаад цовдлогдсон түүн дээр ийм одоо хэцүү зүйл болсон. Энэ хүн төрлөختөнд бас хүн төрлөختөнд ийм ивэл ерөөл нэгүслэр аврал ирэхийн төлөө хийгдсэн зүйл байгаа. Хэдийгээр Есүс Христ золиосыг өргөсөн ч гэсэн хүмүүс түүнд нь итгэхгүй бол энэ ямар ч ашиггүй байхгүй. Гэтэл бурхан бүр ингээд та хүмүүсийг бас яг энэ өөрийнх нь хүмүүсийн төлөө өөрийнх нь хийж өгсөн зүйл итгүүлгийн тулд өөрийнхөө ариун сүнсийг өгсөн хүртэл ямар их агуу нэгүүлсэн. Одоо түүнтэй маргах хинж байхгүй. За нэг юм асуудал гардаг. За итгэгч нар болцгоолоо. Гисэн хэдиж бидэнд нөгөө нүгэлтэй нөгөө эрхчлөөтэй хүн байсаар. Тэгээд одоо би явцын дунд таг хүнд ярина. Бид нар нүглийг өстө чөлөөтэй үлдчихэж байгаа шүү дээ. Нүгэлтэй чанарыг бол бид чөлөөтэй өөгчүүлж байгаа. Тэгээ Библиэс ингээ харах төр чинь уг нь бид нар чинь ингээ бүр цөм өөрчлөгдөөд өдөр бүр ариун амьдрах хэрэгтэй болчиход байна да. Тэгэж чадахгүй байгаа шалтгаан нь юу юм бэ? Хүмүүс бид нар энийг нөгөө нэг өөрчлөхийн тулд янз бүрийн байдлаар хүч хэрэглэх гэж оролддог. Энэ тийм нэг бүтэмжтэй зүйл биш. Өдөр болгон бидний амьдрал болоод байдаг зүйл биш. Харин өдөр болгон бидний хийх ёстой зүйл байгаа л гэдгийг хэлж байгаа гэсэн. Энэ бол бид нар шийдвэр гаргаж за өнөөдөр л биш шүү гэдэг үгийг өөртөө хэлэх ёстой. Тийм ээ? Арх уудаг хүмүүст тийм зөвлөгөө өгдөг гэж байгаа ш. За өнөөдөр л биш. Өөртөө тэгэж хэл гэж байгаа байхгүй. Өнөөдөр л биш. Ингэснээр тэр хүн одоо тэгэж нэг удаа уух гэж байгаа хүслээсээ ингэ татгалцсаар байгаа л за одоо биш. За өнөөдөр биш. Ингээд татгалцсаар байгаа нэг мэдсэн 7 хон, нэг мэдсэн сар хон, нэг мэдсэн жил өнгөрсөн багтаа адилхан бид нар муу зуршил, муу одоо зан авираасаа ингэж л бид нар сална гэсэн утгатай. Харин үүнд маань бурханыг туслах нэг юм арга замыг өгсөн мацаг барин залбирах тухай ярьж байгаа. Зүгээр өлсөөл ингээ ганхаа суугаад ахыг яриаггүй шүү дээ ингээд өлсөөл байл л та. Тэн чин энтэйгээ хамт юу хийх ёстой гэлээ? Залбирах тухай ярьж байгаа. Залбирах гэж юу ярьж байгаа? Өлсөөл умдари юу муу хэлээ. Тэр биш нэг шидтэй үгнүүд хэлээд суугаад энэрэс өмнө өлсөж өглөө гэж суугаад байгаа гэж. Тэ? Юу хэлээ?
Бурхантай ярих тухай ярьж байна гэсэн. За нэгдүгээрт энэ нь бидэнд юуг харуулдаг вэ? Бурхан бол миний хойд, миний амьдралыг бүх юмс гэдгийг харуулж идэг. За тэгээ энд би цаашаа явъя. Миний яагаад ингэ. За тэгсэн 58 дугаар бүлгийн жоохон 13-аас нь цааш ингэж унших юм бол энэ дээр ингэсэн ба. Хэрв чи амралтын өдрийг үл бузарлаж миний ариун өдрийг өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан тэгээ миний ариун өдөр өөрийн таашаалыг үйлдэхээс татгалзан хөлөө татвал амралтын өдрийг баясгалантай зүйл баярын цуглаан тэ яг ингэж харвал гэж байгаа байхгүй. Тэгээд эзний ариун өдрийг эрхэм хүндэт гэж нэрлэж өөрийнхөө замаар явалгүй, өөрийн таашаалыг хайлгүй, элдв юм чалчилгүй. Тэгээ энэ өдрийг хүнддэг бол чи эзний дотор баяр хөөргийг авна гэж хэлсэн баг. Тэгээд би чамаа газрын өндөрлгүүдээр аялуулна. Бид нар энэ хэсэгт амар дуртай. Залуу байхад ерөөсөө энэ ишлэгийг л уншаал ерөөсөө ингэж идэг гэсэн. Тэгээ үүндээ бол бас нэг жоохон хэцүүхэн болжлуудтай байгаа. Та нар харж байгаа үстэй. Би чамааг газрын өндөрлгүүдээр аялуулан эцэг Яаковын чинь өв хөрөнгөөр чамааг тэжээн гэж эзний ам альцсан юмаа гэж Исая хэлсэн. Хэдийгээр энэ еврей хүмүүст хэлэгдсэн боловч энэ нь өнөөдөр үнийг уншиж байгаа. Тэгээ еврейчүүдийн тэр одоо бүх үндэсний бурхан эзэн бүхнийг бүтээгч гэж итгэдэг. Бурханд итгэдэг хүн болгонд хамаатай болсон. Матай 4-р бүлгийн 1-11 дээр Есүс Христийг мацаг байран залбираад яг 40 дэх өдөртөө маш их хөлсөж байх үед бараг хүн ухаан баларцдаг гэж байгаа байхгүй яг энэ үеэрээ. Яг аль нь үнэн, аль нь зөв бэ гэдгийг ойлгохгүй бол аль нь бодтой, аль нь хийсвэр юм бэ гэдгийг мэдэхгүй шахуу болдог гэж байгаа байхгүй. Тэгээ энэ үедээ хүн шууд усуувал үхэн. Шууд усуувал үхэн. Амын зүгээр чийгэлдэг. Биеийн хүүтэн алчуураар арчижээж одоо биеийг нь өөрөө хүлээж авахтай болгодог гэж байгаа. Энэ үедээ шууд хоол идвэл үхэн. Би нэг хэд хоногч үлээ нэг цэрэгт авчид юу яагаад хоригдоод 12 хоногч үлээ гадуур сахилгууч явж байгаа хоригдоод. Тэгээ нэг хоол маань ингээд нэг юм хүмүүсийн ердөө иддгээс бүр ингээд тэр чинь бүр 3.1 байна уу 4.1 хувиар нь багасчихсан юм лээ шүү дээ. Тэгээд тийм жоохон нэг шавхруу шиг л юм идэх хөөргий. Тэгээ нэг өглөө өдөр 2 нэг тэрэг өглөө орой 2 нэг өгч байгаа 2 удаа. Тэгээ явандаа нөгөөтгөндөө ингээд гиз гүзээч айгуугаа дасчдсан байлээ ш. Тэгээд цадаж матцсан байгаад байсан чинь суллаглаа. Баатар амтаас ангийн хашаагаар орлоо. Бүгдээр хүндэтгээд болтгоо. Нөгөө чинь шоронгоос гарч савтай. Цэргийн нөгөө зөв сахилга байхгүй. Тэгээд тэр шорон шиг юм байна. Ингээл нэг юм орж ирэл байсан. Өдрийн хоолч таарлаа. Чи урдуур гэл. Би баахан зэргүүдийн урдуур явж ороод суугаад өдрийн хоол таарсан идчихлээ. Нэгэд тулаад явж өгдгүү дээ. Оройн төгжрээд өхөнгө алдсан. 12 хоног хоолтой байсан шүү дээ. Тэгвэл 40 хоног ямар ч юм идээгүй хүний хувьд ямар байх вэ тийм ээ? Шимт хижээлээр дутагдцсан тийм ээ. Энэ бол нэг тийм таатай зүйл биш байхгүй юу? Нэг ер нь мацаг байраад эхний 7 хоног жоохон хэцүү байдгийн л хүмүүс яриад би тэгж үтсэн. Тэгээд 2 7 хоног ч хэцүү шүү дээ. Бүр л хэцүү болно шүү дээ. Хоолгүй байх чинь тий. Салглаа л тий. Тэгээ хүний идж байгаа эдсэн юмных нь хоол мол үнэтэй л хэцүү л болно. Тийм болохоор мацаг барьдаг байсан хүмүүс бүр цөл рүү явдаг байсан шалтгаан дээр баг тийм ээ. Тэгээ тэнд юу итгэх ер нь эцээц. За ингээд 40 дэх өдөр нь сатан Есүс дээр ирээд түүнийг сорж байгаа тийм түүх бол энэ 4-р бүлгийн тийм Матай номын 4-р бүлгийн 1-11 дээр гарч. Есүсийг одоо диавол сориулахаар гэсэн тийм утгаарч бас зарим хэсэгдэр бичдэг. Бурхны ариун сүнсээр хөдлөгдөж цөл рүү явсан маа. Тэр 40 өдөр 40 шөнө мацаг барьсны эцэд үлсчээ. Тэгсэн соригч ирээд түүнд хэрв чи Бурхны хүү муу юм бол энэ чулуунуудыг талах гэж тушааг. Гэвч Есүс одоо Бурхны үгээр хариулж байгаа. Хүн зөвхөн талахаар бус харин Бурхны амнаас гарах үг бүрээр амьдрна гэсэн. Тэгэхэд диавол түүнийг ариун хотод аваач сүмийн орой дээр зогсоогоод түүнд хэрв чи Бурхны хүү муу юм бол доош өвсөр. Учир нь Бурхны үгэнд хэлэхтэй гэж байгаа. Сатан бас Библийг мэдж байгаа. Чамд санаа тавих үүргийг тэр буюу Бурхан Тэнгэр элч нартаа өгнөө. Тэд гар дээрээ чамааг өргөөд явна. Эсвэл
Эсвэл чи хөлөө чулуун цогчихгүй гэж бичигдсэн байдаг шүү дээ гэсэн. Тэгсэн Есүс өөрийн бурхан эзнээ бүүс хорь. Таны үгэнд могоод хатгуулбал өөхөхгүй гэд бичсэн байна. Энэ нь Маркийн 16-гийн 9-өөс 13 дугаар ишлэлээр байна. 15члаа. Тэгээ могоод хатгуулаад өгч чинь. Та чинь үгэндээ амласан биш үү? Чамааг ингээх гэж би хэлээг өгч чамд. Бурхан тэгж хэлнэ үстэй. Тэгээ энэ дэлхий дээр бас яг хүмүүс бидний орлого тийм байд. Бурхан минь та амласан шүү. 11-ийг өгвөл та ерөөнө гэсэн. Би одоо энэнийг энэ биткойн лөө хийлээ шүү. Алтцсан. 11-ийг өгдөг шүү. Яаж байгаа гэл. Би чамайг ингэж хий гэж хэлсэн үү? Бурханаа битгий сороо гэсэн. Диавол дахин түүнийг асар өндөр уулан дээр аваачаад дэлхийн бүх хаанчлуудыг болон сүр хүчийг нь үзүүлээд хэрв чи сүхрэн надад мөргүүл энэ бүхнийг би чамд өгье гэж хэлэхэд Есүс зайл сатана чи өөрийн бурхан эзэндээ мөргөж зөвхөн түүнд үйлчил гэж бичигдсэн байдаг юм гэлээ. Тэгээд диавол түүнийг орхиход тэнгэр элчнэр ирж түүнд үйлчилсэн юм а гэсэн. Амен. Энэ саяны дээр ишлэлүүдээс бид нар харах юм бол Сатан буюу тэр диавол Есүсийг та гэж нү чи гэж нү? Чи гэдэг байгаа зү тийм ээ. Хэм болоод ер нь тэ одоо ингэ чигээ томроод байгаа юм тэ. Нэг хэсэг хугацааны дараа за бүр ингэ хөөгдсөн байгаа ш тэнгэрийн одоо тэнгэр элчнэрийн оршдог газараас хөөгдөж байгаа ш бурхны орших газараас хөөгдчихөөд өөрийнхөө одоо байр сууриас унчгаад ингээд тэгээ нөгөөтг чинь хэсэг хугацааны дараа Есүстэй барыг чи гэж ярьж болно гэж бодоод наад. Гэхдээ тэр бүр албарт гэж хийгээд байгаа байхгүй юу? Тэгээ тийм учраас Сатан бол бидний найз биш гэдгийг нь ойлгох хэрэгтэй. Тэр бол бидний эзэнтэй барьцдаг нэг нь дайсан гэж утгатай. Тийм учраас Сатан бидний нөхөр амт нөхөр ерөөсөө биш байхгүй юу? Тийм түүнээс бид нар юу ч хүсэх хэрэггүй. Түүнээс бид нар аваад хэрглэж юм юу ч байхгүй. Ийм байгаа. Түүнийг өрөвдөх шаардлагагүй шүү дээ. Бурхан яагаад түүнийг шийдэхээр аль хэдийн төлөвлөсөн байгаа даа. За нэг хүн надад маргаж ирсэн. Бурхан хэрвээ хайрын бурхан бол яагаад энэ сатаныг өрөвдөөгүй ингэж хэлж байгаа. Үгүй ээ, бурхан ч бүр өрөвч инэрл хайрын бүр дээд шүү дээ. Тэр эцтэй хүртэл тэр одоо диаволд бол чи болоо гэд хэлсэн л байгаа шүү дээ. Тэр тэхгүй өөрийнхөө явсныхаа төлөө эцэст нь бардам зангаас олж ийхүү унж байгаа. Тэр ямар амар бардам байгааг харж байна үнд тийм ээ. Тэгвэл бардам байдал бол хизээж ялалт олохгүй гэдгийг л хэлж харуулж байна гэсэн үг. Есүс энд мацаг барьсандаа хүчтэй байгаа юм биш ээ. Тэр харин эцгийнхээ өмнө таруу байгаадаа л байгаа байхгүй юу? Тийм ээ. Түүний тэр өөрт нь байгаа тэр одоо supernatural бүр ингээд төрөлхийн тэр юр бусын тэр хүч чадалтай цог жавхлантай байдлыг энэ одоо мацаг бараад ядарсан тэр махан бие дарсангүй аа. Тийм ээ. Тэр сатан ингээд баавартай амт хурж ирэл сүр хүчийг үзүүлээд түүнийг давсангүй. Яг гэвэл Есүс болоод Есүс байхгүй да. Есүс бурхан шүү дээ, тийм ээ. Тэгвэл бурханыг хинж хизээж давж чадахгүй гэдэг бид нар ойлгох хэрэгтэй болно гэсэн. Мацаг барилтын номер 1 тийм зорилго бол бид бурханыхаа өмнө даруулсан эрх зорилго байгаа. Даруусгүй бол энэ ямар ч утга байхгүй. Ямар ч утга байхгүй. Тэгэл одоо бид нар чинь нэг заримдаа ингээд юу яана вэ? Бас ингээд би бас өөртөө ч гэсэн манай бас нэг найз тэгж хэлсэн. Тэг бас пастор хүмүүс бид нар хоорондоо ярьжсэн. Бид нар ингээд нэг жоохон эрдчихвээ, тийм ээ. Өөрсдийнхөө ингээд нэг сурсан, мэдсэн, олж авсан туршлагатаа ингээд эрдээд байх үедээ гэж. Эрдэх гэдэг чинь те бас бардах гэсэн үгтэй шууд адилхан байхгүй утгатай. Тэг бардаад тэгээд юм болгоныг нэг хүн болгон заасан, хүн болгоныг засгсан юм хүн болчих үедээ. Бид нар бурхныхаа өмнө ингээд даруусан ирж явах ёстой шүү дээ гэдэг, тийм ээ. Тэгээ үүнд бас нөгөө пасторууд болон итгэгчнэр тийм ээ юуг ашигладаг бол мацаглалыг ашигладаг байгаа. Даруусахын төлөө, эзний өмнө даруусаж ирэхийн төлөө гэсэн үг. Аамен. Нэг удаа бүр Монголд болж ирсэн юм аа. Нэг манай Библийн сургуулийн бөөнөрө мацаг барих боллоо. За ингээ мацаглах болсон чинь нэг ихчтэй гэж байна. Би байнга мацаг барьдаг те. Надаас юу ч биш миш гэл ингээл байна.
Тэгсэн манай нөгөө сонсч байсан багш ингэж хэлсэн. Энэ мацагдлал бол чиний хувьд ондоо байх болно гэж хэлсэн ба. Тэгээ нөгөө чи гайгаад яагаад ан гэсэн байртаа хүлээж авсан. Тэгээ бид нар бөөнөрөө мацаг бараа залбираад ингэсэн чинь хамгийн их ядарсан хүн нөгөө мацагдлалын туршлагатай хүн байсан. Хамгийн их зүдэрсэн хүн бүр ингээд биеийн өвдөөд тусал мосол залгуулаад баларсан шүү дээ. Тэгээ дараа нь юу гэж хэлсэн гэхээр бурхантай тоглохгүй юм байлээ. Би мацаг барь чаддаг бардсан хүн байлээ шүү гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нар бас мацагдлалыг бардам зангаар хийж болохгүй гэдгийг бид нар ойлгох хэрэгтэй болно гэсэн. Есүс ямар амар даруй нь те. Хүн талхаар биш. Бурханыхаа үгээр амьдрах. Түүний амнаас гарч байгаа үг, түүний хүслээр амьд явдаг. Тийм ээ? Чи надад сүгдчихвэл бол энэ дэлхийг чи зүгээр шууд захирлаа штэ гэсэн чинь юу гэж хэлж байгаа вэ? Чи зөвхөн өөрийнхөө бурхан эзэндээ мөргөж түүнд үйлчлэх ёстой штэ гэж хэлж байгаа байхгүй. Бурхан бол ганц л байдаг. Сатана чи биш гэж ингэж хэлж яана гэсэн утгатай. Таны амьдралыг одоо бид нар энэ цуглааны ихэнд дуусан дуу байгаа. Тэгээ эзэн таныг хинээр ч юугаарч би солихгүй гэхдээ та дандаа өөр биетүүдийг батсан баг тийм ээ. Заримдаа бид нар өөрсдөө бидний хамгийн том асуудал өөрөөрөө сольдогч бурхныг. Бидний амьдралын эзэн та байгаа ч гэчээд би өөрөө хаан ширэндээ суучаад юу ярихаа юу хэлэхээ би өөрөө мэдчихье гэл ингээд уурлаад байдаг тийм. Ямар ааш аршин гаргахыгаа би энэ амьдралаа сүйтгэхээ би өөрөө мэдчихил гэд ингээд байдаг. Үгүй ээ тэр чинь та өөрөө тэр амьдралынхаа эзэн байгаад байна гэсэн үг байхгүй юу? Тэгвэл тэр дуу таны хувьд ямар ч утгагүй болно гэсэн. Та бидний хувьд. Хэрэв бид нар өөрсдөө тийм байгаад байвал бурхан минь намайг захираач гэчээд хинээр ч угаар солихгүй гэсэн надаар л сольж болно гэд ингээд бодоод байгаа байхгүй. Ингэж болохгүй гэсэн утгатай. Тэгээд бас эзний үгийг бариад түүнийг сорж болохгүй гэдгийг хэлж байна гэсэн үг. Амен. Сүм чуулган анх эхлээд удаагүй байхад бол их тийм итгэгч нар маш их тийм юу байдаг. Зөөлөн байдаг. Нэгэндээ зөөлөн хайрцан. Жоохоо ингээд удаад ирэхтэр нөгөө тошгирч гэдэг лөө догширч гэдэг лөө. Ямар ч нэг тийм жоохон хатуу болж эхэлдэг. Тэг. Хин нэгэнд ингээд хэлэх үг маань хийж байгаа зүйл маань нэг тийм хинт хамаатай ингэдэг байдалтай болж ирдэг. Еврейчүүд, израильчүүд яг нэг тиймэрхүү байдалтай болсон байхгүй юу? Тэд нар Библи уншаал байна. 7 хоног болгон, өглөө болгон, өдөр болгон мөргөл үлдэж байна. Ингэсэн бүртлээ яагаад тэд нар ийм тошгирцсон тийм бүрх шиг тийм ээ? Бүр ийм зөрүү тийм хатуу хин нэгнийг хайрлахгүй болсон байх гэхээр бурхан дээрээс анхаарлаа авцсан байгаад байгаа явдлахгүй. Бурханаас имээхгүй болчиход байна л гэсэн үг байхгүй. Тэгээ мацаг барьж чаддаг хүн байж магадгүй. Хада энэ ирэх маргаашаас эхэлж байгаа энэ 20 хоногийн мацаг барил та бидний хувьд өөр мацаг байх болно. Бурханыхаа өмнө даруусан ирэх мацаг байх болно. Тэгэж чадахгүй бол бурханы сургуулаар та хүн бид нар орох хэрэгтэй болно. Тийм ээ. Тэгэхээр энийг би таныг бас зүрх сэтгэлдээ гүн гэж одоо хүндэтгэлтэйгээр хүлээж аваарай гэж хүсэж байна. Мацаг барилт гэдэг нь эзэнд анхаарлаа тавих, түүний өдөрдөмжийг болон хүслийг нь эрэлхийлэх арга зам гэж ойлгож болно. Бид нар усгүй мацаг барьж болно, хоолгүй мацаг барьж болно, махгүй мацаг барьж болдог тийм ээ. Дуртай эдэнээсээ юм эсвэл аливаа нэг махуудын аливаа хүслээсээ татгалзах. Бас манай энэ жинзинүүд чинь бүр фэйсбүүкээс, инстаграм бидрээрээ хүрт мацаг барьдаг тийм байлээ шүү дээ. Тэгээ энэ удаад бид нар бол ерөөсөө өглөө нар мантахаас орой нар жаргах хүртэл бүгдээрээ юм идэхгүй л гэсэн үг зэ. Усууж болно, тэгээ жоохон ууж болно. Тэгэл нөгөө за юм идэхгүй чинь нэг хэдэн литрийн гүжиг усаар дүрхчих гэх юм бол эн чинь шунал болчихно өстэй тийм ээ. Тэгэхээр зөвхөн хоолоогоо чиглэх төдийний байж болно. Жоохон усаар дутагдаж болохгүй тийм ээ. Харин бид нар хоол идэхгүйгээр мацаглах юм шүү заяа. За ер нь бол өглөөний 6-аас оройн 6 хүртэл мацаг барыг гэд хэдүүлээ тогтъё заяа. Өглөөний 6-аас оройн 6 хүртэл бүх юм нартай, итгэвчтэй, ажилтай тий амьдрдаг өдөр тэр цагуудаараа хоол идэхгүй байя. Тэгээд энэ үеэрээ мацаглан залбирна гэж би та бүхэнд уриалж байна. Бурхны бидэнд хүссэн тэр мацаг барилт гэж юу вэ? Бурхны бидэнд хүссэн мацаг барилт. Энэ нь нөгөө Исая 58:6-гийн 7 дээр нүгэл хилэнцийн хүлгийг мулталж, буулганы оосрыг тайлан, дарлагдсыг чөлөөлж, дарлагдагсдыг шүү зэ. Дарлагдагсдыг чөлөөлж, аливаа буулгыг эвдэхийн тулд мацаг барилтыг сонгосон биш үү? Мацаг барилт нь ийм л учиртай юм шүү гэж хэлж байгаа. Тэгэд үлсгэлэн нэгэнтэй талхаа хуваан,
орон гэргүй ядуусыг гэртээ оруулан нүцгэн нэгнийг хараад хувцлаж өөрийн цусан төрлөөсөө нуугдахгүй байх босуу гэж. За тэгвэл энд нүгэл хилэнцийн хүлгийг мултлах гэдэг нь одоо сатааны болон гим нүглийн тэр хүлээс дарамтаас чөлөөлөгдөх тухай ярьж байгаа. Мацаг барилтыг бид нар үүн рүү бас чиглүүлж болно гэсэн үг. Тийм ээ? За тэгээд бид нар бас энэ үеэрээ бас ядуус туслах ёстой. Бид нар өлсөж байгаа нэг хооллож тэ хувцсгүй нэг бид нар хувцлах ёстой тухай ярьж байна. Буян гэж битээ ойлгоорой. Тийм ээ? Буян гэж битээ ойлгоорой. Бидний зүрх сэтгэл бурхных болсон учраас бид нар ингэж үлдэж байгаа гэж хэлж байна. За тэгээд одоо танаас тусламж гуйж ирсэн нэгэн бас та өөрөө хараад өрөвцөн хэдий ч юу ч хийхгүй өнгөрөх гэдэг бол бас Христэд итгэлийнхний хувьд жоохон ер нь буруу хандлага гэж одоо хэлснийг бид нар мэдж байгаа. Мөн ах дүүс нарыгаа шүүх ба гомдох үгнүүдийг бид нар арилгахын төлөө тийм ээ ийм зүйлээс ирэхийн төлөө бид нар бас энэ мацаг барилтыг зориулах ёстой. Тэ тэгэх юм бол чамааг дуутахад эзэн хариул чамааг хашгирахад би энд байна гэн. Есүс хэлсэн шүү дээ. Тийм ээ. Та нар нэгнийхээ нүглийг уучлвал та нарын нүгэл уучлагдана. Та нар газарт юу тайлж байгаа? Тэр ингээл бид нар одоо тэрийг ингээл хараад өрөөл тайлаад оруулаад гэж тайлбарлахад үгүй. Тэр чинь хам сэдвэн уучлалын тухай яриад байгаа шүү дээ. Уучлалын тухай. Хин нэг уучлах тухай яриад байгаа шүү дээ. Тэгээ өөрт чинь буруу муу юм хийсэн хүнийг та нар уучлана гэдэг чинь та тэр хүнтэй одоо урд нь ингээд асуудалтай болоод энд чинь хүлээс үүсчихлээ шүү дээ. Тэгээд энэ янз бүрээр хүмүүс ингээд айгүй уран цэцэн ингээд тайлбарладаг. Яг үнэндээ бол хоёр хүний дунд асуудал байна гэдэг чинь би өөрийгөө хүлчиж байгаа байхгүй юу? Би ерөөсөө амар тайван байж чадхаа болчихно. Тэр хүн л энэ сүм дээр орж ирэх юм бол би гараа явна. Би энэ хүнтэй байж чадахгүй гэх ингээд идэв. Манай найз нэг тэгж байгаа дараа нь нэг бурхан амар алгаж байсан. Номлогч байхгүй. Ингээ номлож байсан нэг урд 7 хоногт нэг нөхөртөө муудалцсан байхгүй. Тэгээ бүр гэр бүлээрээ ингээ муудалцаа. Нөгөөдөл нь ямар хэрүүлж улсууд байсан. Тэгээ тэрнээс болоо бүр толгойн өвчин болцсон. Тэгээ номлож байсан гинт хэдэгдэг байхгүй. Чи ингээд хөөе. Чи ингээ шилэг татаалтай ингээ язалцаа сууж хооронд гараад яв битээ ирээрэ гэсэн баг. Тэгээ ингээ гараа явчихгууд нөгөө чинь ёо одоо онгоолоо сайхан номлыг номлосон байгаа байхгүй. Тэгсэн чи байхгүй. Гэр бүлд бүр айгүй том асуудал ирсэн. Бурхан бүр ингээд айгүй хүнд дарамт авчирсан. Тэгээ нөө чи бүр айгүй асуудалтай болсон. Тэгээд би одоо ерөөсөө нэг л юм болохоо ажиллаа гэдэг нэг баахан пастороо цуглуулж байгаа өөрийнхөө төлөө залбируулж үзлээ болдгоо. Тэгээ дараа нь зүгээр нэг өдөр ингээд бурханы өмнө өөлаа тэ ингээд бас Библийг уншаа суужсэн чи дэрэгдэх ах トゥ угаа уучлахгүй юм уучлж чадах юм бол чи миний дагалдагч байж чадахгүй штэ гэсэн үгийг уншсан баг. Өөд чинь бүр амар ойлсон баг. Тэг ингээд дараа нь бүр сүмийнхаа өмнө бид нар ингэсэн юм аа. Тэг би ер нь бол жоо төвчээд өнгөрөх хэрэгтэй юм байсан юм дээр ингэчлээ. Тэг би энэ найзыг би ингэж одоо тэгж олонний дунд шившиг болгож хөөх нь миний үүрэг биш ээ. Эзэн надад тийм удирдамж өгөөгүй байхад би өөрийнхөө дураар ингэж хийн гэдэг бол энэ бол түүний хувь шившиг байла, миний хувьд бас шившигтэй үйлдэлээ гэд хүлээн зөвшөөрсөн байна. Сүмийнх нь уучлсан. Тэр өөрөө тэр бол юг мэдээг өгөхтэр сүмийнх нь тэр явдлыг мэдээд яваад. Тэгээ тэнд нь гомдсон. Энэ пастор одоо эрх мэдэлтэй гэхэд арай дэндлээ гэж ингээ гомдсон баг. Пасторга талд байдаг хүмүүс нь бас нөгөө талд гарч тийм ээ. Тэд нар өөрсдийнх нь хогч шүү дээ. Ер нь тэр нь зөв. Тастаа хайжих нь зөв байхгүй юм. Сүм дотор ургаад байгаа юм ургацгийг. Ингээ ууралцгаас. Гэтэл эцтэй бурхны хийсэн ажил нь тэр хүмүүс бүгдээрээ бурхны өмнө бид нар чи бурхны өмнө амьдарч байгаа хүмүүстэй гэдгийг бас дахин нэг санахад хүргэсэн баг. Байж байгаа л бид нар мартчихдаг. Тэгээд өөрсдийнхөө ингээл юм хийгээл ингээл эхэлдэг. Би заримдаа хоёр хүүхэдтэй би хэлдэг байхгүй. Та нар миний гэрт байгаа шүү гэдэг байхгүй. Яг нь хань ажил маань нэг юм бий болох тэртэй. Тэгээд айгу томоотой энэ дуугаа. Би өргөөр хэлдэг. Та миний гэрт байгаа шүү. Тэ? Миний дүрмээр амьдрын шүү. Айтайхан байна шүү. Гэр орныг айтайхан байлгах шүү. Жогоо ийм байна шүү. Та давраад байна штэ гэж ингээ хэлдэг байхгүй юу? Бурханд бол бүр их эрх мэдэл байгаа бах тэ. Тэгсэн чинь гинт нэг дуу хоолой гарснаа. Ой мангирлээ. Ясам дээр чи миний гэрт байгаа шүү гэвэл яг би асуудалд орно гэсэн. Ах дүүсээ шүүх, гомдох үгсийг бид нар арилгах хэрэгтэй.
Хэрв та нар дундаасаа буулгыг зайлуулж, одоо буулга гэдэг нь нөгөө дарамтын тухай яриад байгаа шин хүзүүн дээр ирсэн байгаа дарамтын тухай. Хин нэгнийг харахаараа л болохгүй. Тэ хин нэгнтэй уулзахаараа л болохгүй. Яг хүзүүн дээр чинь дарамтайгаа байгаа байхгүй. Тэ Есүс хэлсэн. Хүл дарамт уурч тэмээ зовгостоо над руу ир. Миний буулга хөнгөө гэсэн баг. Яг тэгвэл би тэрийг чи уурж байгаа маа гэсэн. Нэг нөгөө хуруугаар чичлээ чи тэгдэг үлээ би ингэдэг үстэйгээ ингээ бол. Нэгнийхээ талаар юм зэрлэг балмад яриагаа бол. Тэгэх юм бол би та нарыг сонсноо гэж хэлсэн баг. Газар дээр юуг тайлна гэж энийг хэлээд нэг тий нэг уучлах тухайрч. Газар дээр юуг тайлна тэр чин тэнгэрт тайлагдана гэж хэлээд байна. Тэ газар дээр юуг хүлнэ гэж юуны тухай ярьж байгаа. Бид нар хэн нэг хүлэх гэж энэ дэлхийд байгаа юу? Үгүй. Бид нар сатааны дуу хоолойг бид нар эсэргүүцэх гэж байгаа. Есүс мацаг барилтынхын үеэр хамгийн хүнд үед нь түүнийг одоо түүн дээр даран тавчирсан тэр диавол юу гэж хэлсэн? Зайл сатана гэсэн. Есүс үгээр бид нар юу гэж хэлсэн гэхээр бидэнд энэ чиний энэ дарамт хэрэггүй гэдгийг хэлж байна гэсэн. Сатанаас эрэх тэр хүлээс дарамтыг бол харин бид нар тэ үгүй чи хэрэггүй. Чи бидний амьдралд хэрэггүй гэдгийг бид нар хэлэх ёстой. Харин Бурханыхаа үгийг мэдгүй үед бол энэ асуудал болно. Бид нар үүнээс болоод дарамтлуулаад явна гэсэн. Тэгээд гээд нь одоо дөрөвт нь хэрвээ чи өлсгөсдөд өөрийгөө өгч зовгостын сэтгэлийг цатгавал чиний гэрэл харанхууд манд чиний бүүдгэр нь үд дунд мэт байх болно. За би гэрэлтэй л яваад байна гэсэн утгатай биш байна л да. Амьдрал чинь баяр хөөрөөр дүүрэн байх тухай ярьж байна. Эн чинь ч гэсэн бас бусдад тэгээ баяр баясгалан авчрах тийм хэмжээний болж өөрчлөгдөх тухай ярьж байна гэсэн. Энд юу гэж байна? Өлсгөсдөд өөрийгөө өгч зовгостын сэтгэлийг цатгуул гэж ингэж хэлээд байна да, тийм ээ. Тэгэхээр өөрт чинь байгаа цорын ганц тийм одоо хамгийн сүүлийн хоол байсан ч бусдаа хуваалцах тэр зүрх сэтгэл бол Бурханы мань чанар байдаг юм аа. Бүгдээрээ өнөөдөр бас тэр бурханлаг зан чанартай тэр Максимилиан гэж ахын тухай сонслоо тийм ээ. Максимилиан Колби гэж хүн. Энэ хүн итгэгч хүн яаж амьдрах ёстой түүнийг харуулсан. Бусдын төлөө бүр өөрийнхөө амийг өгж байгаа шүү дээ тийм ээ. Өөрийгөө өгж байгаа явдал. Есүс бүр хэлгэж хэлсэн байна. Бусдынхаа төлөө амиа өгөхөөс илүү хайр гэж орчлонд байхгүй гэсэн баг. Үүнээс илүү хайр гэж орчлонд байхгүй гэсэн баг. Есүс бидний төлөө өөрийнхөө амийг өгсөн. Бид бас бусдын төлөө амиа өгөх хэмжээний хүртэл тийм хайртай байвал энэ бол бид нар Бурханы буюу Есүсийн дагалдагч гэдгээ харуулж амьдарч байна гэсэн үг юм аа. Амен уу? Мацаг барилтын зорилго нь юу байж вэ? Мацаг барилтаар дамжуулан сатааны хүлээсээс чөлөөлөгдөж ядуусыг бас ядуус буюу ядарсан хүмүүсийг бид нар бас тэнхрүүлэх юм а гэж энэ утгаар ингэж хэлсэн байгаа. Мөн мацаг барилтаар дамжуулан ах дүүсээ хайрлан тэднийг шүүх болон гомдоох явдлаас ангижрах тухай ярьж байгаа. Тэгээ энэ тэгэх юм бол эзэн чиний залбиралгуултанд хариулна гэдэг ингэж ярьж байна гэсэн үг байгаа. Өөрөө би хин нэг уучлдаггүй, өрөвддөггүй мөртлөө тийм ээ. Хин нэгэнд би сайн ханддаггүй мөртлөө Бурхан минь намайг сонсоод надад сайн хийгээд өгөөч гэдэг бол энэ бол бүтэхгүй гэдгийг л хэлж байна гэсэн үг байна. За мацаглалт нь нэг эдгээр зүйлстэй бүр заавалжгүй холбоотой байх хэвээр нэг баахан юм жагсаацсан байна. Зуучлан залбирал, хуваалт одоо бусадтай ингээд хуваалцах мөн магтаал хүндэтгэл болон мөргөлийн амьдрал үйлчлэл халамж бас үүндээ тууштай байдал нэг сүртэй мэглүүлчихэд хаяад явах тохиол хүмүүс гардаг тийм ээ тийм биш тууштай бай бусдад өгж байгаа юу чинь буцаж ирнэ гэдэгт бол нэг ахтар бас нэг хүлээх шаардлагагүй байдаг ш тийм ээ үйлчлэл бол энийг бурхандаа хийж өгж байна гэдгийг л бодох хэрэгтэй суралцах тийм ээ бас дагалдах энэ бүхэнтэй мацаглалч бас шууд холбоотой байгаа. Сайн мэдээ тарах, агуу захирамжийг биелүүлэх, Есүсийн дагалдуулах, бас энэ сайн агуу захирамжийн дагуу бусдыг бас сайн мэдээний төлөө илгээх, бас бусдад үлгэрлэх, нөхөрлөх, бусадтай нөхөрсөг байх зэрэгтэй мацаг барилт чинь гарцаа байхгүй холбоотой байх хэвээр. Зөвхөн өөрийнхөө эрх ашигыг ирсэн байх нь зөв биш юм аа. Мөн залбирал мацаглалтыг Есүс эзэн хэлэхдээ дотоод өрөөндөө орон үйлд гэсэн байдаг нь бусдад харуулахын тулд биш. Бусдыг Бурханыг ямар нэг юмыг өөрт нь хийж өгөхийг тулгахыг биш. Харин ч биднийг илүү ихээр Бурханы хүслийг сонсох,
өөрөө суралцсан өөрчлөгдөн төлөвшгöd хандуулахыг хүсснийх юм аа. Нэг урт өгүүлбэр байсан тийм ээ. Есүс хэлсэн та нар залбирах мацаг барихдаа бусдаас нуугаарай гэсэн баг. Харуулах гад хэрэггүй шүү дээ. Нэг юм зовцсон хүн шиг тийм ээ ингээ байгаад битээ тэгээд байгаарай. Харин дотоод өрөө гэдэг нь одоо хаана илүү бусдын нүдэнд өртөхгүй бурхантай зүрх сэтгэлээрээ ярьж чадах тэр газартаа ороод үүнийгээ хийгээрэй гэж ингэж хэлсэн нь бурхан бусдад энийг харуулахын тулд биш бурханыг бас өөрийнхөө хүссэн зүйлийн төлөө хөдлөхийн тулд биш харин юу лээ бурханы хүслийг илүүхээр сонсох бас өөрөө бид нар суралцаж үнэс өөрчлөгдөн төлөвшгöd хандуулахын тулд бурхан хүссэн учраас л бацаг барилтыг бидэнд өгчээ. Өөрийн бодол өөртөө л зөв гэж тэ одоо энэ ертөнцид юм үг байдаг ч бурханы хүслийг эрэлхийлэх нь Христэд итгэл бидний үнэмшил байт юм аа. Еврей номын 12 дугаар бүлгийн 12-аас 17, Исая 35-ын 3, Сургаалт үгс 4-р бүлгийн 25-аас 27 дээр нэг ийм ижил утгатай ишлэл явдаг. Библиэлд 2 буюу 3-аас дээш удаа ингээд давтагдан хэлэгдсэн болол бурхан бидэнд ингээд давтан хийсэн бас чухалжилсан гэсэн санаа бас гарч ирнэ гэсэн. Ийм сулцсан гар салгалсан өвдгөө тэнхрүүлэгтэн. Доглон замаасаа хазаахгүй харин эдгээгдэхийн тулд өөрсдийн хөлд зориулж шулуун зам тавиа гэсэн. Энэ үгийг би ерөөсөө маш удаан ойлгоогүй явсан. Доглон хүнд яагаад шулуун зам хэрэгтэй юм бол те? Шулуун зам байж ижил доглон хүн яг түнд хичээж тэр замыг дагаж явна гэсэн үг байхгүй. Дээрэс нь өөрийнхөө доглон гэдгийг мэднэ гэсэн. Өөрөөр хэлбэл бид нар одоо сүнсний хувьд, сэтгэл санааны хувьд, тэ бид нар оюун санааны хувьд, амьдралын бас хэвшил, бусадтай харилцах харилцаан дээрээ хүртэл, бурхантай харилцах харилцаан дээр хүртэл бид нар яг доглон хүн шиг, салгалсан өвдөгтэй, сулцсан гар шиг ийм болчихсон. Бид нар ийм хүмүүс болчдөг. Гэхдээ бид нарыг тийм зөв шулуун зам дээр гарч ирээрэй гэдэг нь Есүс дээр ирээрэй гэсэн санаагаар хэлж байгаа. Иохан Баптист хэлдэг системээ хүмүүсийг уриалж авах та. Гимшигт бурхны хаанчлал ойрхон байна. Тийм ээ? Хотгор бүрийг тэгслэн зас. Тэгээ шороогоор дүүргэж гүдгэр болгоныг тэгслэн засаарай. Түүний эрх замыг бэлтгэрэй гэж хэлсэн баг. Та бидний амьдралд Есүсийг эрх замд ямар саад байж болохгүй гэсэн санаа. Эхэзэн миний амьдралыг захираач, намайг захираач, та бидийг өрөөгөөч гэсэн мөртлөө тэр хаан ширээн дээр нь өөрөө сууж яадаг. Эсвэл өөр нэгийг сууж яадаг. Библиэс харуул биднийг эхнэр нөхрүүд нэг шүтээд амьдраад гэж ерөөсөө хэлээгүй. Бас эцэг эхчүүдээ хүүхдүүдээ шүтээд амьдраад гэж хэлээгүй. Бас хүүхдүүдээ эцэг эхчид та нарын бурхан юм а гэж хэлээгүй шүү дээ. Бурхан бол бүх хүн болгоны бурхан байгаа. Миний нөхрөл хэлсэн учраас энэ бурханы үгнээс ч илүү. Миний эхнэр л ингэж үзэж байгаа учраас бурханы үзэл бодлоос ч илүү. Миний хүүхдүүдийн замал учраас энэ бурханы бодол төлөвлөснөөс ч илүү агуу гэж бодвол энэ бол Библийн зарчим ерөөсөө биш ээ. Бурханаар өдөрдүүл явагдаарай. Бурханаар өөрийнхөө амьдралыг бүгдээрээ өдөрдүүлцгаая. Эзэн таны гэр бүлийг захирж байгаа эсхийг би таныг хараасаа гэж хүсэж байгаа. Эзэн хэрхэн захирж бас өөрчилж, эмчилж, эдгээдэг болохыг та бүхэн амсаасаа гэж би үнэхээр хүсэж байна. Тэгээд энэ нэг Еврей ном дээр ингэстэй. Бүх хүнтэй эвтэй байхыг болон ариусгалыг мөшгөхтөн гэж. Хүн болгондоо муудалцаад яв гинөө. Эвтэй байгаараа гэж хэлж байгаа. Гэхдээ хүн муудалцдаг л да. Гэхдээ бид нар эргээгээд уучлаарай. Би жоохон хэтрүүлжээ уучлаарай. Би ер нь жоохон буруу үг хэлсэн байна. Чаддаг бол би үгээ буцаагаад авчмаар байна. Чи намайг уучлах чадахгүй гэж асуух тийм тэгэл бидэнд хэрэгтэй. Хинчинч Библиэлд яагаад энэ еврейчүүдэд бичсэн цагтал дээр ингэж бичсэн бөм хинчинч бурхны нэгүслээс хосрохгүй тулд ямар ч гашуун үндэс одоо гим нүглийн хорон санааны атаархал жөтөөргөлийн тийм ээ хардалтын одоо юу ч гэдэг тийм хорон тийм гашуун үндэс урган хор учруулж түүгээр нь олон хүн бузарлагдахгүй тулд сэрэмжлээрэ гэж хэлсэн байна.
хүүгийн эрхээ одоо хоолоор арилсан Исав шиг эсвэл садар самун олиггүй хүн болчихгүй тул сэрэмжил тэр дараа нь ерөөл өвлөхийг хүссэн ч гологдсон билээ. Учир нь тэр нулимстайгаар ерөөлийг хайсан хэдий ч гимшлийн төлөөх зай ис олсныг та нар мэднэ. Бидний эзэн Есүс бол зам, үнэн, ам. Замаа олохгүй байгаа нэгэнд энэ Есүс бол зам нь байх болно. Үнэнийг хайж байгаа нэгэнд Есүс бол үнэн нь байх болно. Мөнх амьдрахыг хүсэж байгаа нэгэнд Есүс ам байх болно. Эзэн бол бидний амьдралын эзэн байх учиртай тэр нэг юм. Бурхан таныг өрөөх болтугай. Их эзэн үнэхээр би таныг эх 20 өдрийн турш хамтдаа бас мацаг барин залбираараа гэж хүсэж байна. Би тэнд нэг ерөнхий хийдэг хандлага өгсөн. Гэхдээ би таныг өөрийнхөө бодлыг ингээд үзэл бодлоо ингээ хаяад нөгөө өөртөө ирдсэн байдлаасаа өөрийнхөө амьдралын хаан ширэнд суудсан байгаа байдлаасаа нэг буугаад үзээрэй. Тэгээд бурхан минь ээ, та амьдралыг минь захирж өгөөч гэж түүнээс залбираад үзээрэй. Эцэг юу хийхийг хараарай гэж танаас хүсэж байна. Хамтдаа залбирцгаая бүгдээрээ. Halleluja Jesus. Та сайн